Монгол Ардын намын хувьд бол бас 2024 оны улсын их хурлын сонгуульд авилгалтай нэлээд тэмцэх заалтуудыг маш тодорхой зааж өгсөн. Ялангуяа энэ авилгалын талаар мэдээллийг одоо амар хэлбэр болгох энэ талаар одоо нэлээд тодорхой заалтуудыг оруулж өгсөн. Гэтэл яг хуу сая өчигдрийн хяналтын ерөнхий орны хурлын дээр болсон үйл явцаас харахад бол бас энэ тэнцвэргүй үйл явдлууд ялангуяа авилгалтай холбоотой асуудал ярьсан хүн нь одоо буруутаад тэнд хоёр хүний асуудал яригдж байгаа. Нэгдүгээрт нь инх баяр гишүүний одоо худал мэдээлэл өгсөн гэдэг нэг асуудал байна. Нөгөө талд нь амар ой салан даргатай холбоотой асуудал байна. Тэгэхээр хоёр хүний асуудал байхад гин буруугүй зарчим нь зөвхөн нэг хүн дээр үйлчлээд хуулиар одоо гин буруутай тогтоогдтол гин буруугүй гэдэг зарчим нэг хүн дээр нь үйлчлээд нөгөө хүн дээр нь үйлчлэхгүй шийдвэр гарсанд бас харамсаж байгаа. Тэр энэ одоо шийдвэрийг бол Монгол Ардын намын гишүүдийн энэ олон мянган гишүүдийн бас санал гэж бодохгүй байгаа. Тэгэхээр энэ саналаа бас одоо Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорог эргэж хараач. Тэгэхгүй бол сая Батбаян гишүүний хэлдгээр бидний одоо гишүүд Монгол Ардын намын бүлгээс гарах, Монгол Ардын намаас гарах хүртэл арга хэмжээ авна. Тэгээ энэ нь өөрөө хэлбэл Монгол Ардын нам бол одоо авилгалтаа тэмцэхгүй энээс ухарч байгаа гэсэн иймэрхүү одоо төсөөллийг нийт гишүүдийн тэр итгэл үнэмшлийг илэрхийлж чадахгүй байна гэж бодож байгаа. Тэгэхээр энэ асуудлууд нь шүүхээрээ шийдэгдээд асуудал тодорхой басны дараа энэ асуудлуудыг ярих ёстой. Намын дүрмэн дээр бас заасан асуудал болохоор авилгалтай холбоотой асуудалд орвол намаас төдөлцөх одоо ийм заалт байгаа. Тэгээд тэр асуудал нь шийдэгдсэний дараа намаас чөлөөлгүй буцаж ирэх үү гэдэг ийм дүрмийн заалттай байдаг. Тэгэхээр энэ заалтуудаа бариач тэгээд хяналтын ерөнхий хорооч бас саяын гаргасан шийдвэр бол одоо намын гишүүдийн Монгол Ардын намын гишүүдийн одоо санаа зорилгыг итгэхгүй байна. Энийг эргэж хараач гэсэн ийм санал бодолтойгоор мэдээлж байна. Өмнө нь энийг Монгол Ардын намаас хүүхдийн холбоотой асуудал яригдчихсэн шүү дээ. Одоо чуулганы хуралдааны үеэр асуудал намын одоо зөрчиж байгаа. Энэ үед ер нь яг намын дүрмдэг гишүүд, намын гишүүнчлээс хасагтай холбоотой яг тодорхой тусгасан энэ заалт бас сайхан байхгүй. Намын дүрмэн дээр одоо намын гишүүнээс хасах тодорхой хэдэн заалтууд байгаа. Нэгдүгээр улсын их хурлын сонгуульд одоо намынхаа эсрэг бие дааж нэр дэвшигчийн эсрэг ажлууд тэгээд санал худалдах аливаа шатны сонгуульд санал худалдах үйл ажиллагаа явуулсан бол гэдэг тодорхой 3-4 асуудал байна. Тэгэхээр энэ асуудалтай алинд нь ч одоо орохооргүй ийм асуудлууд байгаа. Тэгэхээр зарчим ярьсан улс нийтийн эрхээ шиг ярьсан хүмүүсүүд ингээд намаас уuna гэдэг байдлаар ингэж одоо 4 жил төсөв ярихад болохгүй гэдгийг мэдсээр байгаад би дугуй байх надад ирэх байгаагүй. Тэгэхээр би тэрийг хийсний төлөө бас намаас хөөгдөх асуудал яригдчихсэн. Одоо жишээлбэл бас авилгал бол бид эдийн одоо өнөөдрийн хамгийн том асуудал бол энэ өнөөдрийн хүмүүсийн амьдрал ядуу байгаа улс их орн хөгжөөд байгаа тоотой мөртлөө хүмүүсийн кармандах байдал сайжрахгүй амьдрал дээрдэхгүй байгаагийн гол шалтгаан авилгал байна. Тэгээ бид нэр хамгийн номер 1 дайсан бол авилгал байгаа. Хэн нэгэн хүн биш. Тэгэхээр энэтэй бол одоо бид нар эрс шийдэмгий одоо тэмцэх ёстой, энэ дээр эргэлзэх ёсгүй. Тэгэхээр өнөөдрийн одоо өчигдрийн гаргасан шийдвэр бол энэ одоо байр суурийг ганхуулсан, ухарсан ийм үйл явдал боллоо гэж бодож байна. Яг бид нар одоо ингээд сошиалор ч юм ингээд ажил хийдэг болсон. Нэг нь зөв нэг нь гарч ирээд хууль биелүүлэхгүй, тэр ордоо аавна авахгүй, тэгэл авсан өөрсний хулгай хийгээгүй ингэж бид нар бас ингээд явах нь одоо зохистой биш байхаа. Тэгээд тэр нь одоо шил намын хяналтын ерөнхий хорооны хүртэл тийм байдлаар шийдвэр гаргах. Энэ нь одоо бид нэр хууль дүрмтэй тэгээд энэ институцуудын шийдвэр гаргадаг ийм бүтцтэй хуулийн дээр одоо шил хууль үйлчлэх зарчим ижил тэгш байгаа. Тэгээд энэ юмнуудаа бас бодохгүй бол ер нь бол ингээд нэг тал руугаа бүх юм ингээд одоо хэмжээ хязгаараа даваад ер нь зохисгүй хэмжээргүй яваад байгаа учраас бид нар бас ингээд сошиалор ч юм уу хин нэгэн буруутай зөв гэж хэлэх нь одоо зөв буруу гэж хэлэх нь буруу гэж бодож байна. Тэгэхээр тэрийг шүүх хяналтын байгууллагууд нь тогтооно. Асуудал с ิจ байгаа учраас зарим нь одоо эрсдэл байна, с ิจ байна гэдгийг илэрхийлсэн тэрийг шүүх хяналтын байгууллагууд нь судлаад гаргах ёстой. Намын дүрмээрээ чсэн авилгалтай холбогдсон хүнийг төдөлзүүлэх ёстой байгаа. Тэгэхээр одоо авилгалын асуудал шүүхийн одоо эцсийн шийдвэр гартал төдөлцөх ёстой байгаа. Тэгэхээр ер нь бол Монгол Ардын намын дүрмээр бол авилгалтай холбоотой асуудал нэр холбогдсон хүн болгон төдөлцөж жагаад шалгуулад одоо нэг тийш гарах ийм ёстой. Тэгэхээр энэ дээр бол одоо бид зөв буруу хэнийхэн зөв буруу гэж бас ярмаар байна.